Сайн байцгаана уу? Налгачтай хайртай үе. Мэдлэгийн үргэлт маань үргэлжилсээр ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид Эрдмийн хөргөө болсон 119 дэх сургуулиас та бүхэндээ толилуулан хүргэж байна. Амьдралынхаа дурсамжийг мөнхөлж 10 жилийн амжилттай төгсөж байгаа алдрайхан жаахан дүүнэр болох Хажмураад Жамбергийн нарта баярын халуун мэндийг хүргэж бас амжилтын дэдийг хүсэн ирэн илгээсэн Атаас Ермэн хаан Татис Азима ах Телеген нарын маш гоё гинтийн бэлгэр эрхэм баярын эцдийг баярлуулцгаая. Манай мэдлэгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид яг энэ цаг мөчид ээлжид дараагийн шинэхэн зочин Хөөрхөн Жамберийг хэн тэгээ энэ удаагийн дугаарыг эхлүүлж байна. За юун түрүүндөө энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Баярлж байна уу? Сайхан баярлж байна уу? Жамбергийн хонхны баяр гэхээр нэг талаараа бүр нэхгүй баярламар юм шиг, ангийнхныхаа бодохоор нэг сэтгэл төвшмөр юм шиг байдаг шүү дээ. Тэгэхээр их чинь яг одоо дүүгийнхаа сэтгэлийг хуваалцмаар байна. Энэ цаг мөчид хайртай багштай болон ангийнхандаа хандаж бас баярын мэнд хүргэх болов. Одоо нийт төгсөж байгаа бүх найзуудтай хонхны баярын мэнд үргээд англиан суралцуулсан багш нартай болон төгсөж байгаа багш нартай баярлалаа гэж хэлье. За тэгэлгүй яг тэгээд саяхан болчирхан байсан жаахан үрс минь өнөөдөр 10 жилийн амжилттай төгсөж тун удахгүй оюутны амьдралд хөл тавих гэж байгаа. Миний дүүгийн онцгой энэ сайхан баяр дээр бас ирж амжаагүй хүмүүс байх шиг байна. Гэхдээ ямар ч тач баярын хуваалцахаар нэлээд олон хүмүүс нэг дор цугларсан байгааг бол их чинь харсан эмээнэ чаавна гэдэл харин дүүдээ хандаж бас ирж амжаагүй нэгэн эрхэм хүний цэцгийн баглааг их чинь өөрчлөлт хүрээд ирсэн байгаа. Тэгэхээр хэнийг гэж бодож чинь чамд яг хүлээж байгаа хүн байна уу? Одоо ээжийн талынхнаас ирсэн хүн баг байхгүй байгаа болохоор ээжийн талынхан байж болов гэж бодчих. Тэгэхээр их чинь эхлээд бэлгийн нөхөөс өмнө дүүдээ бас хаягилж ирсэн мэдчилгээний мөртүүдийг уншаад өгье. Чи анхаарал хэрвээ сайн тавьж сонсох юм бол хэн бэ гэдг нь аюу тодорхой болно шүү. Цаа голомтыг сахин суугаа амин хайртай дүүгийн минь охин өр апагийнхаа хамгийн сайн төшиг болсон ачлалтай сайхан өр ахан дүүс биднийхээ бахархал болсон эрхэм хайртай алдрайхан дүүдээ 10 жилийн сургуулийн амжилттай төгсөж байгаад нь халуун баяр хүргэе. Эрдмийн баяр гэдэг чинь их гоё дурсамжтай мөч байдаг юм шүү. Ингээд миний охин чинь оюутны амьдралд хөл тавих гэж байна. Игч дүүс ах дүүнэр нь бүгдээрээ Жамбергэндээ итгэж байгаа шүү. Эсэлтийн шалгалтаа их амжилттай өгөж энэ ахан дүүсийнхаа нэрийг өндөр дүргэн гэдэгт эргэлзэхгүй байгаа. Дүүдээ баярын мэнд хүргэж бас ирээдүйн сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. Их чинь ажилдаа очиж амжаагүй учраас энэхүү цэцгийн баглаагаар Хөөрхөн охиндоо баярын мэнд хүргэж байна гэсэн байна. Яг энэ цаг мөчид Жамбергэнд баяр хүргэж Атаас Ермэн хаан Татис Азима их чинь за тэгээд бас Телеген агаагаас нь твэр дүүрэн цэцэг өгөөд явуулсан байна шүү. Миний дүүд баярын мэнд хүргэе. Баярлалаа. Мишэн тормой Хөөрхөн монголжин миний хайртай ихрий Жамбергийн Азима их чинь хэлэхдээ аавын голомтыг сахин суугаа айгүй гоё ухаантай хөөхтүүд шүү. Ямар ч сэтгэл зүрхэндээ та хоёртой их итгэдэг гэж байсан. Тэгээд одоо ирж амжаагүй ч гэсэн энэ бичлэгийг үзэж байгаа болов атаа татэдэ хандаж гоё гэлээ. Ирж амжаагүй ч гэсэндээ ингээд бэлэг явуулсанд маш их баярлалаа. Та нарынхаа урмыг хуйлахгүй сайн хүн болно. За тэгэлгүй яг хөө тэгээд миний дүүгийн өгтөх амьдрал наз жаргалаар дүүрэн байх болтугай. Амжилт хүсье. Өнөөдрийг маш гоё дурсамжтай өнгөрүүлээрэй. За баярлалаа. гэрийнхээ үдээр алхаж